дээшээ тэнцвэргүй байдал, дээшээ цаг хугацаа. Яг хэдэн сарын хэдэнд ямар юм болсон юм бэ? Ингээд төвчээрийн хязгаар суралцах уу гэдэг те. Тэгээд энэ дотор бол зохицон манлайлалын сорилт буюу бүтээмжийн зөрчлийн бүтээмжт бүсэд байх хэвээр. Энэ дээр бид нар асуудлыг шийднэ. Гэтэл бол ихэнхдээ асуудал үүсдэг. Би халуурсан 39 градус хүрсэн парацетамол уусан асуудал шийдэглээ. Техникийн сорилт. Зохицон манлайлалын сорилт бол яасан? 2008 он улсын их хурлын сонгуул болсон. Хүмүүс цугласан. Монгол Ардын Хувьсгалт намын байр шаардсан. Гэтэл яасан? Найдангийн Дэвшинбаяр олимпийн аварга болсон. Ингээд анхаарал сарнилт бол олимп гэдэг зүйл тухайн асуудлын анхаарлыг сарниулсан. Тэ хүмүүс тэгээд амар ингээд сонгуул Монгол ярьж байна. Гинт годомчонд гараад олимпийн аврагтаа боллоо гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр ихэнхдээ асуудал үүсдэг гэтэл хин нэгэн ч юм уу ямар нэгэн үйл явдал сарниулдаг. Тэгэхээр энэ сарнилт чинь энд үүсэж байгаа. Зүй нь бол зохицон манлайлагч бол ийм зөрчлийн бүтээмжт бүсэд байгууллага дотор асуудлаа тодорхой хугацаанд яриулах, хэлэлцүүлэх, шийдлийг гаргах хугацаа өгөх ёстой. Тэгэхгүй шууд би ингээл Турк улсад очисон чинь хүмүүс намайг дээрлэхэл ингээл амар гэрээ санаа. Тэгэл би буцаад ингээл хүрээд ирсэн. Гэтэл жаахан төвчсөн бол яах байсан юм? Тэгэхэд жаахан төвчээд дахиад нэг сар суралцаад тэр хүмүүстэй ойлголцоод орон нутгийн соёлыг ойлгоод найз нөхдөдөө болоод ирсэн бол магадгүй тэндээ төгсчих боломж байсан тийм. Магадгүй илүү өндөр чанартай боловсрол эзэмших байсан. Тэгэхээр энэ кейсийг бид нэр эргүүлж харж байгаа. Энэ алдааныхаа түүхийг алдаа гаргасан бүтлгүүцсэн түүхээ эргэж харж байгаа. Тэгэхэд бол та энэ графика зурх хэрэгтэй.